За сайн бацгаана уу? Өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. Энэ жилийн цэргийн баярыг тохиолдуулаад бид нэр эрэгтэйчүүдийн йог, ин йогогоо танилцуулах гэж байна. Гэхдээ энэ жилийн хувьд бол онцгой жил тохиож байгаа. Ялангуяа Монгол улсад зэвсэг түвшний үүсэл хөгжлийн түүхэндээ 100 жилийн тохиож байгаа юм байна. Тэгээ үүнтэй холбогдуулаад Намасте йогийн зүгээс манай Намасте йогийн үүсгэн байгуулагч Даваа багш маань ирчүүдэд зориулсан ин йогийн төрлийг танилцуулж бэлэг барьж байна. Тэгэхээр одоо өнөөдөр бидний энэ лайвд зочноор Чимд Очир ах маань урагдсан ирсэн байгаа. Чимд Очир ах маань онлайн брендинг, спортын бүх төрлийн чанартай Монгол брендинг ингэж үүсгэн байгуулагч, өөрөө бас пауэрлифтингийн улсын авраг, Чимд Очир ахын маань хүү Оргил бас ирсэн байна. Оргил маань 17 настай, бас пауэрлифтингийн улсын авраг алтан медальтай ийм зочид ирсэн байгаа. За миний хажуу талд Намастегийн үүсгэн байгуулагч Даваа багш маань пауэрлифтинг хийхэд булчингаа хөгжүүлж байгаа ирчүүдэд ин йог ямар ач холбогдолтой талаар танилцуулахаар ирсэн байна. За би бол Намастегийн үүсгэн байгуулагч Нямсүрэн гэдэг багш байна. За тэгээ яриагаа Чимд Очир ахаасаа эхлэе гэж бодож байна. Сайн бацгаана уу? Би одоо бас та бүхэн бас намайг таньж байгаа гэр бүлээрээ йог хийж бас та бүхэнд бас коронавиг үед бас нэлээд баясгаад хөгжөөд авсан. Тэгээд манай охин маань бол энэ Намасте йогийн газар олон улсад багшлах хэрэгтэй тийм йогийн дамжаанд суралцаж аягүй сайн төгссөн. Тэр хугацаанд бол бид нэр охинтойгоо бас йогийн талаар бас нэлээд харилцаж ярилцахад бол йогыг бид нэр ойлголт маань өөрчлөгдсөн л дээ. Ер нь би одоо энэ 12-3 жил бодибилдингээр хичээлсэн. Тэгээд сүүлийн 1-2 жил пауэрлифтинг хичээлгээд надад нэг л юм бодогдоодсэн. Бид нар одоо нэг л булчингаа ингээд ажилуулаад, овоогоол, ингээд идэг. Гэтэл яг цаад нэг суллах булчингаа